Энгийн бүхэн цаана агуу их хүннийг илтгэж байдаг. Цаг хугацаа улирсан ч энэ үнэн улам бүр бадчиж, энэ үнэн хүмүүсийн итгэл үнэмшил дунд амьд байдаг. Ийм л үннийг даруухан амьдралынхаа түүхтэй хамт нууж яваа хүн бол Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэнбэл. Түүний Монгол улсын түүхэнд оруулсан хувь нэмэр даанч их билээ. Уран бүтээлч хүний нэг сонгомддог гол зарчим нь бол тэр өөрөө сонирхсан өөрийнхөө таашаалаар бас байж болохгүй л дээ тэр чинь. Тиймээс үсэг бичгийн энэ хэлбэр загвар энэ юуг өөрчлөхтэй биш. Тэр уран онолын үндслийг баримталж хийх л чухал юм уу та гэж. 1966 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөг. 1981 онд 3, 5, 10, 50, 100 төгрөг. 1983 онд 1/3-ийн дэвсгэртүүд тус тус гаргасан байна. Эдгээр мөнгөн тэмдэгтийг зураач Менжүр Цэрэнбэл нарын зургаар хэвлүүлж байжээ. Оршуудын эвлийн хороонд л сангийн яам Монгол банкнаас улсын мөнгөн тэмдэгтийг шинжлэх шаардлагатай болсон. Тийм учраас одоо танад мөнгөн тэмдэг зурах захиалга мэрэгжлийн зураачаар яаж сонгож бидний ажил тусцаарай гэж. Тэгээ манай оршуудын эвлийн хороонд дарга чөлтөмгөө хийсэн. Тэгээ 3 хүнийг сонгож томилсон. $1963 онд улсын мөнгөн тэмдэгт зуруулах гэж зураачтаас шалгалт авахд төгрөг мөнгөний үсэг шрифтийг хийх зураачаар Германд график номын чимэг зургийн мэрэгчлэр дөнгөж төгсж ирээд байсан Доо Цэрэнбэл бас урчуудын эвлийн хорооноос зураач лувсан чамц уран Менжүр нар шал гарсан байна. $64 онд эхэлсэн юм байна те. Тэгээ бүтэн жил тэр загвар дээр сууж. Тэгээд улс төрийн тавчаагаар орж батлуулаад тэгэл үндсэн одоо жинхэнэ хэвлүүлэх ажилд орж ажлын зургийг хийж эхэлсэн. Тэгээ 66 онд тэр мөнгөн тэмдэгт гүйлгээнд гарсан шүү дээ. Их л төвөгтэй хийсэн л дээ. Ер нь тэгээд гарахын хувьд бол гарсан. Тэгээд тэр хийж судалгааны ажил. Тэгэл энэ дэлхийн улс гүрнүүдийн мөнгөн тэмдэгт тэдний цуглуулга янз бүрийн юмнаас санаа аваад тэгээ ер нь бол хуучин гарч ирсэн Монгол төгрөгнийхөө уламжлалыг гол төлөв бариад тэгээд шинчил жижигхэн болгож хийлж байгаа. Энэ 3 зураач 24 цагийн харуул манаатай улсын төв банкнд 1963-аас 65 онд мөнгөн тэмдэгтийн эхийг бэлтгэсэн түүхтэй гэдэг. Уран Менжүр нэг өдөр нөгөө хоёртоо Арадны хаан Арслан айл хэрийг аюулаас гай түүтгэрээс хамгаалдаг гэж монголчууд бэлгшээдэг. Иймээс Арслантай авдрыг хомортой тавьдаг шүү дээ. Тэрэн шиг манай улсын мөнгөн тэмдэгтийг хамгаалах лав. Нөгөө тэгүр альва юм нэгээс үздэг утгаар Арсланг нэг төөрөхөд дүрсэлж үзлээ. Болмоор ч юм шиг байна. Яах вэ гэж асуусан байна. Хэрвээ төгрөгийн нэгдийн дэвсгэр дээр Арслан зурсныг дарга нар мэдвэл зөвшөөрөхгүй учраас энэ нууцыг задруулахгүй гэсэн хариуг хамтрагч хоёр зураачаас асууж байжээ. Гэхдээ дотроо битүүхэн айж байсан нь мэдээж. Тэгээ улс төрийн тавчаанч одоо бараг сар болгол очиж үзүүлдэг, шалгуулдаг. Их төвөгтэй л байсан л дээ хийх юм. Зүгээр миний хувьд бол санаанд одоо хүрээгүй гэх юм уу та. Тэгээд тэр чинь олон хүний санаа, орон хүний одоо бодол санааг тэнд нэг хавтгай дээр бүгдийг ингэж нийлүүлж зорно гэдэг чинь төвөгтэй шүү дээ. Тэгээ яг эцсийн эцэст юу яасан бэ?
Сэдэн бол дарга дээр бүр цаг авчих гуугаад л тэгээ ороод тэгэл батлуулсан. Тиймээс ч 1965 онд мөнгөн тэмдэгтийн их загварыг намын төв хороогоор батлах үеэр дуудагдж очихдоо тун эмээсэн гэдэг. Дотроо айдастай байсан эдгээр уран бүтээлчид шоронд орохно гэж бодож ядсан чинь шагнуулаад ирлээ гэд намын төв хорооноос дээлийн торго хоргоо эмжээр дөрвөлжин цагаар шагнуулж байсан гэдэг. Төгөрөг дээр хэрв банкны тэмдэгтүүдийг хуурамчаар үйлдвэл гэмт этгээдийг хууль ёсоор хариуцлагад татна гэх мэт үг үсэг байдаг. Тэдгээр бүх шрифтийг бичсэн хүн бол урлагийн гавьяад зүтгэлдэн До Цэрэмпэл. Тэгээ Минжуур гэдэг зураач бит хоёр хийсэн. Замын дундаас хин манай тусан юмцгаа маань. За одоо залуугаас Цэрэмпэл байна. За одоо нарийн юм зурдгаас Минжуур байна. Одоо энэ хоёр бол тэртээ хэргүй хийчих нэ. Миний хэрэг бол байхгүй. Тэр цаана шалтгаантай л байсан байна. Зүгээр би бол дотроо бодохдоо тэр олон хүний юу тент яана гэдэг чинтэй зураачийн бодол санаж ийсэн юм чи үгүй байхгүй болдог байхгүй. Тэгээ тэрнээс би төвөгшөөсөн болов уу гэж зүгээр миний хувийн бодол байхгүй. Ер нь өөрөө сүйлж бас ярьж ийсэн. Бидний өвгдийн үг үнэн болоод үргэлж энгийн байдаг. Бүх ил цаг хугацаанд амьдарсан түүний он жилүүдээс авч үлдсэн хамгийн үнэтэй үг дэндүү энгийн адлаа даанч үнэн. Уран бүтээж байхын тулд их юм мэдэх хэрэгтэй, их танилцах хэрэгтэй шүү дээ. Тэгжээж яана нөхөөс үш зөвхөн өөрийн хөөрөв сэтгэлээр юм зурна гэж байхгүй шүү. Юм бүтээн гэж байхгүй шүү. Тэр дамжиж ирсэн сургуулийн суралцах хэрэгтэй байхгүй. Зохих хэмжээгээр. Тэгээ ч одоо энэ олон мэрэгжлийн сургуулиуд гараад одоо бүр нарийсаад байгаа шүү. Одоо зөвхөн одоо үсэг бичгийн талаар одоо зураач одоо бүр мэрэгчээд ингээд дагныг гэхэд тэр чинь Монгол үсэг бичгийн нэг хэлбэр байна. Тэ эхмэл үсгийг зурах нэг хэлбэр байна. Тэр латин үсгийг зурах нэг хэлбэр, кирилл үсгийг зурах үед. Тэгээ тэн дотор чи зөндөө олон төрөл байгаа шүү дээ. Тэгээ бүгдийг тэгж хийн гэдэг чи хэцүү шүү дээ. Одоо ялангуяа одоо гадны өндөр хөгжилтэй орнуудад бол зөвхөн антик хэлбэрийн үсэг бичгийг даган зурдаг зураач байна. За тэр каллиграфи гэж яриад байгаа одоо тэр чи бичмэл маяг гэсэн үг юм шүү дээ, каллиграфи гэдэг нь. Тэрийг дагнадаг байна. Тэгвэл готик маягийн одоо үсэг одоо өөрөөр хэлбэл өнөөдөр баруун Европт хэрэгжилж байгаа ч ялангуяа Герман, Австри дээр одоо ч хэрэгжилж л байгаа. Тэр гоё угалжсан үсэг юм хэлбэр. Тэрийг хүн болгон зорихгүй шүү дээ. Тэр өөрөө ийм л даруй хүн. Монгол улсын илэрхийлэл болсон мөнгөн тэмдэгтийг зурсан гэж цээжээд илдээгүй. Энэ улсын хамгийн чухал зүйлээр уран санаа, оюун бодлоо чилээсэн гэж тэр өнгөрөөгүй. Агуу юм бүхэн энгийн байдаг гэдэг энэ байхаа. Би бол одоо энэ үсэг бичгийн хувьд өөрөө даган сонирхдаг хүн. Ер нь тэр чиглэлээр ч ажиллаж ирсэн. Мянган жил түмэн он дуурсах хэмээсэн гайхамшигт бичгийнхээ уламжлалаа таслалгүй хойч үедээ хүрэхээр тэр хичээж яваа буурал уран бүтээлч. 58 оноос юм байна даа. Москвад очсон. Тэгээд тэнд сурч байхдаа тэр манай мэрэгжлийн багш гүй та нар өөрийн гэсэн үсэг бичгтэй юунд энэ орос үсэг ингээд дуураалгаад идэв. Тэгж над зөвлөсөн байхгүй. Гүй манайх ийм үсэг хэрэгэлдэг юм байгаа юм.
Тэгсэн манай өнөө жинхэнэ мэрэгжлийн маань багш одоо их голомгой байсан л дээ. Та нар өөрснөө ийм жигтэйхэн сайхан өсөв бичгтэй байж иж трийг яахгүй чи одоо тэр проектийн ажил хийдэг трийг хэрэгжилж явуулъя, зурж явуулъя яасан бэ гэсэн зөвлөгөө өгсөн. Тэгээ тэр үеэс л эхэлж би бие даач одоо Монгол үсгээ сураад тэгээ дараагаар нөгөө Монгол үсгийн хэлбэр загвар юм мэдээ судлаад гадны үсэг бичгтэй харьцуулаад ингээ яхаар сонирхолтой л болсон. Тэгээд эхмэл бичиг рүү орсон байгаа. Монгол бичгээр гоёмсог хэлбэрээр эвхэж бичдэг ёс эрдэнэс уламжлан ирсэн онцлогтой. Тамга тэмдэг, тээз, барилгын чимэг, хай гэх мэт гоё сайхан байдалтай юм. Бас хоос уянга зэрэг ёслол чимгийн үзэмжит зүйлд эвхмэл бичгийг хэрэгэлдэг байсан түүх бидэнд байгаа. За сүүлийн үед ер нь реклам чимгэлд их хэрэгэлдэг болж л дээ. Тэгэл сонин сэтгүүлийн толгой клишэнүүд, тэгээ эмблем тэмдэгнүүд, тэгэл одоо чимгэлийн ажлуудад бас их хэрэгэлдэг бас сүүлийн үед. Гэхдээ зүгээр миний ойлголтоор бол яг номынхын дагуу хийх энэ хаашаа нэг сайн мэдэхгүй төрөгдөд байгаа мó ялангуяа залуучууд дээр нэг орчин үеийнхээ юу руу хит орж одоо өөрөөр хэлбэл одоо модерн гэж ярьдаг юм да. Тэр хэлбэрлүүн дэндүү их бариад тэгээ нэг жинхэнэ уламжилт бастай байсан тэр чинь нарийн дэг журамтай шүү дээ. Уг нь бол. Тэгээ тэрнээс нь хазаагаад байгаа юм уу да. Эсвэл өвөр Монголыг дуурайгаад байгаа юм болоо да гэсэн ийм сэтгэл төрдөг. Ер нь миний ойлголтоор бол хэтэл юу яагаад модерн руугаа бариад жинхэнэ одоо тэр уран Монгол бичгийн тэр хэв маягээс хөндөрөд байгаа юм болоо да л гэсэн. Тийм л сэтгэл төрдгийг тэр хийсэн ажлууд гаргаж байгаа үзэсгэлэн дээр тавигдсан бүтээлүүд ажиглахад тэрвэл миний юу юм шүү дээ. Европын улс орнуудад Ex Libris гэж нэрлэдэг номын тэмдэг нь монголчуудын дунд их арвин хэрэглэгддэг зүйл байсан бөгөөд номын сантаг хүмүүс ном судартаа өөрийн нэрийг эвхмэл хэлбэрээр бичиж тэмдэг болгон дардаг уламжлалтай байжээ. Энэ гайхалтай эвхмэл бичгийг Цэрэнпэл өнөөдрийг хүртэл цаасан дээр болгосоор явна. Эхмэл үсэг яг төдөд үүссэн барьсан гэсэн нарийн юу бол одоогор байхгүй л байгаа. Эрдэмтдийн судалгаагаар бол. Тэгээ яг энэ жинхэнэ энэ Монгол үсэг бичиг судалдаг гаргаж ил байгаа баах л да. Зүгээр миний мэдгээр бол энэ Монгол уугарчин бичиг гэж нэрлэж ирсэн шүү дээ. Босоо бичиг. Тэгээ энэ дөрвөлжин үсэг хоёрын дундаас дулдадж гараа улуу гэсэн юм таамаг байдаг. Тэгээ энэ 1942 онд Монголын анхны үндсэн хууль бий болоод үндсэн хуулийнхаа юуг эхмэл үсгээр зурж хэвлэсэн шүү дээ. Тэр үеэс л хойш л энэ эхмэл үсгийг хэрэгэлдэг болсон. Дөрвөлжин эвхмэл бичгийг гол төлөв албаны тамга, гарын тээз, номын тэмдэг, зарлиг захирамж зэрэг бичиг хэргийн зүйлд төлхөө хэрэглэж ирсэн. Хэл бичгийнх нь энэ үсгийг л
зур тэмдэглэж байснаас биш ер нь их түгээмэл биш шүү дээ. Би ч нэг Германд хэвлийн их бэлтгэлийн сургуульд сурсан хүн шүү дээ. Энэ миний хамгийн анхны шав Орхон гэдэг зураач сурсан. Одоо ч том зураач болсон л доо. Том хөрөг зургийн одоо агуу мастер гэх юм уу да. Бүр энэ хөрөг зургаараа дагнадаг. Энэ миний 60 насны хойгоор надад зурж бэлгэжсэн. Одоо нөгөө 20 төгрөгч одоо бараг хэрэгцээгүй болж эхэлж байгаа тийм ээ. Буруу юм уурч бичиг гэдэг. Монгол бичиг гэхин зөв. Шийдэг биш, зурдаг биш. Тэрнээс манай гэрийнхэн ч мэдэхгүй ш. Намаа ямар юм хийж байгаа. Би гэрийнхэнтэй хэлж болохгүй. Хориотой. Үнэн чөдргөө байж л зөв амьдэр ш. Одоо хуурч мэхлэх худлаа хийлэгч одоо хүний хамгийн адгийн муу чанар ш. Угалзан эвхмэл бэжгийг гоёл чимгэлэлд өргөн хэрэглэж байжээ. Зэрвсгэн харахад хээ угалз мэд боловч лавшруулан ажихад бэлэг дэмбрэлтэй ерөөлийн сайхан үгийг зурааж хүний уран ухаанаар угалзуулан бичсэн байдаг. Бэчилгийн энэ төрлийг баяр үсэг гэж нэрлэдэг. Тэгээ багш маань надад ингэ зөвлөж ийсэн. Тэр унших тухгүй хамаа байхгүй мэдхгүй. Наадах чинь өөрөө тэр тэргүй бие даасан график элемент байгаа. Тэгээд л бичиж яаж зурж эхэлсэн байхгүй. Тэгээ тэр үеэс л хойш л тэгээ ч манайхан чинь 50 хэдэн он 60-аад оны үед бол хэрэгжилж ийсэн энэ үсгийг чимгэлийн юмд хэрэгжилж ийсэн шинжилгээ мэнчилгээ Мартин 8-ны мэнчилгээ гэх бичлэг. Түүх соёлоо эрхэмлэн дээдэлж бэжиг соёл минь сэвтчихвэ гэж ирээдүйдээ имиж яваа буурал их оронч уран бүтээлчтэй үзэгч таныг уулзууллаа. Их хүндлэл, их хүндэтгэл хүлээх ёстой энэ хүний амьдралын даруухан замнал ирээдүйд нэр нь бүдгэрчихвэ гэж эмээх нууцхан зөвөр тэр хэмбэ нэвтрүүлэгтэй хамт байлаа. Агуу юм бүхэн энгийн зүйлээс эхэлдэг хэмээсэн их найрагчийн үгээр энэ хүн нэвтрүүлгээ жаргаж байна.